Эхэндээ идэхэд ингээ зүгээрээс ахгүй юу? Яа гиц. Миний чих яг сонсохгүй байх байна. Hello my foodies. Бүгдэнд нь өглөө арай минь дүргий. Өнөөдрийнхээ бичлэгээр би ширээнээр суулгаан дурна. Энэ удаагийн бичлэгээр би зүгээр нэг энгийн халуунаа гой мэдхгүй. Хэдүүлээ надтай хамт булдаг соустай чик хийж идэх болно. Тийм болохоор лайка дараад subscribe хийгээд бичлэгээ дуслана зэрэг. За надад юм хідэн шиг дахианы юм байна. Хэдүүлээ энийг амтлаад бүрэгчэндээ 1 цаг байлгана. 1 цагийг байлгаж гаргаж ирснийхаа дараа шарахад бэлэн болгож бүрэмлэр бүрнэ. Бүрснийхаа дараа хэдүүлээ амталж үзээд дүгнээ авчнаа. Миний махмаа нэг юм их хэмжээтэй 300 орчим 200 г сүү 100 г горил харайны нунтай нэг албаа. Энэ байвал хийгээд байхгүй бол улаан паприка хийсэн ч болно. Баяр албаа. Дахианы махнаа гүн хүртэл халуун ногооны амт оруулахын тулд хэдүүлээ булдаг сауснасаа хийж. Арайч хийж үү. Одоо энийг ингээд хайлаад манайхан би дахианы махаа ингэж нөхрөлтэй байсан марччих. За дахианы мах маань нэг иймэрхүү харагдаж байна уу. Вау. Би яг идэж чадахгүй байхаа юм гэдэг. Одоо таглаад хөрөгчөндөө цаг хийчихнэ. За сайн сайхан юу яцгаана. Нэрээ өчтөр би физикал эшээ үздэг байхгүй юу? Шарус усаал заяа. Тэгэл гараад фитнес мэднэстэй марч. Омгшол. Хүлээж авах орондоо хэдүүлээ тэр бүрэмлийнхаа нундгийг нэгээ бэлтчихээ заяа. Өнөөдөр тань уус хийж идэхгүй гэдэг мэдж байгаа. Тийм болохоор гэс орцыг хийгээ үзүүлчихээ заяа. Шарсан хоолны зориулалттай бэлдэж 150 г, түнсний цардуул 7 г, давс тал албаг, карины нундаг 1 албаг, гүүчүү гаруу 2 албаг, нундаг сармис 1 албаг, нундаг сонгон 1 албаг. Тэгээд хар перс амтлагаараа хийгээд бүгдийг нь сайжир хайлаад өгнө. Ингээд болоо. Одоо дахианыхаа махыг саяны бэлдэцтэй хийгээд тусаа алхаар нь хийж. When I tell you know you throw a tantrum, you're never satisfied with what you have. Every day's an off day if you don't get your way. Маань гараад ирсэн. Оо. Алайс. Чикен маань бэлэн боллоо. Одоо бүгдээрээ идэж үзсэн. Гэхдээ бас болоогүй. Нэмэлтээр надад давбүгээ. Тэгээд бас гоё юм байгаа. Би одоо бүгдээрээ идцгээе. Чикен маань карбонартай байсан. Их ямар тач.
Яг үннийг хэлээд би тийм амар халуун ногоо сайн идэж чадахгүй л дээ. Хаяа амар стресстэй л тэгэл уур муур хүрхээр ингээл халуун ногоотой мэдмээр санагдсан шүү дээ. Тэр үедээ ингээ орой нэг жоохон гомин дээр ч юм уу те. Энэ хоёроос ингээ дусаагаад тэгээд жоохон дусаад юм. Би ихтэй сая хийхтэй болохоор амар их хийсэн та нар харсан шүү дээ. Идэж чаддаг л байгаа да. Эхлээд чикнээсээ амсаад амар гоё. Халуун ногоотой гэхээс илүү амар гоё амттаач. Та нар мэднэ дээ. Миний соол бүгдээрээ 10-аас 10. Нэг халуун ногоо гэх юм. Эндээс дахиад хийгээд үзье заяа. Я халуун ногоотой ч мэдчихсэн юм шиг байна. Одоо доббуг идчихье. Дотроо доббугнаас гадна өөр олон юмтай. Жишээ нь харах юм бол энэ хүнтүү зай. Тэгээд өндөг байна. Үдээ угаасаа байдаг. Замартай жидэд үтцгээе. Амттай. Энэ чек ихэндээ идэхэд ингээ зүгээрээс ахгүй юу? Дахиад нэг жоох идэхэд явсан чинь амар. Just in time. I'm freezing. Миний чих яг сонсохгүй байна. 하늘에 계신 우리 아버지여, 이름이 거룩히 여김을 받으시오. Замартай бичлэгээ яг энэ хүртэл хий. Халуун ногооны левел доббуг нь болохоор 10-аас 5. Тэгээд чикен болохоор 10-аас 9. Би угаасаа сайн идэж чаддаг болохоор 10-аас 9. Тэгээд гомн нь болохоор 10-аас 6. Карбонарат таахгүй юу? Энэ болохоор бас гайгүй амттай штэ. За ингээд бичлэгийг маань үзсэн баярлалаа. Яа гэц. Тотко дараагийн бичлэгээр болцгаая. Subscribe дараагийн жижигхэн